Жижигтийн хавцал. Самб гарав хайрхны үдсгэлэнтэй хавцалдах нөөлөг дулаан өвлжөөнд тэртээ 1914 онд цагаан хижиг мэндэлжээ. Энэхэн нарийн хавцлаар багтаж ядах мэт төрхрөх ховдгол уудам цэлгэр хөндөй рүү гарч цааш мэрэлзэн одохдоо түгэд төмөн ардын ахуй амьдралыг тэтгэн ундаалдаг лугайдл мянган хүүхдийн ирээдүйг тэтгэх эрдэм номын үйлсэд цагаан хижиг өөрийн амьдралаа зориулсан юм. Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1-р сургууль. Ирээдүй хоочуулсан хүүхэд багчуудын эрдэм номд шамтсан их өргөө. Энэ их өргөөний түүхэн төдийгүй баруун хязгаар цаашлаад эх орны боловсролын түүхэнд үнэтэй гавья байгуулсан төрийн түүх эсгий гэртээ эрдэмийн сургуульд Монгол улсын ууган сурагчдын нэг болон элссэн 1929 оноос эхэлдэг билээ. Миний өвгөцөг зул эмгэх пагам хоёрын дундаас 10 хүүхэд төрж тэд өсгөж хүмүүжүүлсэн юм байна. Эдний ууг нь бол энэ алдартай хүн ав гах минь байгаа. Түүний аав эгэл малчин байсан ч эрдэмийг эрхэмлдэг хүн байлаа. 13-11-т ууган хөвгүүдээ эрдэмийн мөрхөөлөхөөр хол газар хүргэж өгөөд ирэхэд улсууд жиг жуг хийсэн гэдэг. Нутагта мал ахуйгаар муугүй дордог түүнийг гар хөлийн үзүүртэ зарагдахтайгаан болж яваа хөвгүүдээ хаа хол явуулчихж угаад хажиргсан хэргэлдээ. Эрдэм сургах нь угаасаа түүний хүсэл. Харин хаан сургах тухайд зулгай нилээдгүй тунгаажээ. Тэр бол шин засаг тогтоод 6 жил болж байсан 1927 он шүү дээ. Ах аав хоёрыг чинь нэг нь сургуульд ардын сургууль нөгөө манай аавыг бол сүмд шавлин оруулсан байгаа. Тэр одоо үр дүнгийг харах гэж яванда хойсгын эхний жилүүд байсан учраас. Сүм хий таагдахад дүүн малчин болж харин ардын сургуульд орсон цагаан хижгийн эрдэмийн замнал цааш үргэлжиллээ. Аав нь бичиг үсэг тайлагсан хүн болохоор хүүгээ уншиж бичих дөртөө болгоод омордуулсан. Сурсан эрдэм нь цагаан хижигт хэрэг болж баг сургуулиа 2 жилд дүүргэлээ. Сургуулийн амжилттай төгссөн түүнийг нийслэл рүү багшийн сургуульд илгээжээ. Багшийн сургуульд төгсөөд улаан гомд багшаар томилогдлоо. Одсон жилээ цагаан хижиг 1-р ангид ан авч хижээл заахан хажуугаар эцэг эхчүүдэд шинжлэх ухааныг ухуулан таниулах ажил хийдэг байлаа. Ийхүү түүний баруун хязгаарт боловсролын үрийг тарих их замын гараа эхэлжээ. Багш нарыг бэлтгэх одоо төр сургууль суралцаж 15 настай багш болсон байна. Хавранд буюу 1930 оны 3 дугаар сард улаан гомын хийдийн лам нараа бослог гаргаж сумын төв рүү орж ирэх гэж байна гэсэн мэдээ сонсогдлоо. Сумын төвийн албан хаагч тэр мэдээг дуулмагц бөөндөө хийдийн зүг хөдөлжээ. Лам нарын өмнөний сургаар сурагчдаа хамгаалж нойргүй жижүүрлж байсан баг сургуулийн багш нар тэдэнтэй нэгдлээ. Балдаанов багш Арай Ахмад нь харин нөгөө хоёр нь балчир. Цагаан хижиг дөнгөж 15 тай. Гэтэл шав нарны түүнээс хэдхэн нас дүү 10-11-тэй хүүхдүүд. Цагаан хижиг нөхдийн хамт багш хэмээх эрхэм алдрыг зүүсний хувьд сурагчдаа хамгаалж цаг нь ирэхэд аюул осолтой зориг шантралгүй нүүр тулсан юм. Хазаар байдал хурцсангүй. Толгойлсон лам нарыг барьж бусад лам нарт шин засгийн бодлогыг таниулан ухуулахад ихэнх нь ахуй амьдралаа хөөн тарж явцгаасан. Ухуулга сурчилгааг багш цагаан хижиг хийжээ. Улаан гомд 1 жил багшилсны дараа түүн дээрэгэн гентийн томилолт иржээ. Цагаан хижиг гуй. Нэг өдөр намайг хошуу тамгын газраас дуудаж чамайг өндөр хөхийн уулын суманд шинээр байгуулагдах 25 сурагчтай баг сургуулийн захирал багшаар томилсон байна. Даруйхан аймаг орж зардал мөнгө авч тэр сургуулийн бэлтгэлийг ханган хичээллүүлэх хэрэгтэй гэсэн хэмээн дурсжээ. Ингээд 16 настай хүү аймаг орж тамгын газраас хүлээн авсан 20,000 төгрөгийг баатанд боож үслээд өндөр хөхийн уулын сум буюу одоогийн Ховд аймгийн Мянгат суманд сургууль байгуулахаар зорьсон түүхтэй. 29-оноос 39 он хүртэл Ховдын одоо тэр ёстой хөдөө сумуудаар
боловсролын үрийг тарьж сургуулиудыг байгуулж багшилж тэр сургуулиа удирдах ард түмнийг одоо соёлжуулан гэгэрүүлэх бичиг үсгтэй болгох ийм одоо хүндтэй ажлыг 10 жилийн турш хийсэн байна. Цагаан хижиг сургууль оногдсон байшингууд дээр 2 гэр нэмж хүүхэд элсүүлэн хичээлийн бэлтгэлийг богино хугацаанд хангаад 10 сарын сүүл гэхэд сургуулийг нээж хичээлээ эхлүүлж чадлаа. 1000 цомын баг сургуулийг байгуулж 2 жил захирал багш хийгээд 1932 онд удаах сургуулиа бүтээн босгох ажилд томилогдсон нь Ховд аймгийн Манхан суманд байлаа. Сургуулиач байгуулж 7 жилийн турш багшилжээ. Тэр үеийн засгийн бодлогын улс даяар баг сургуулиуд байгуулж ард нийтийг бичиг үсгтэй болгох зэргээр суурь боловсролыг хөгжүүлэхэд анхаарч байлаа. Ховд аймгийн Хөдөө сумдад нийтээ 7 баг сургууль байгуулад байсны 2-ыг Цагаан хижиг багш гардан босгосон түүхтэй. За өвгийнхөө дурсамж намтрыг ингээд уншиж байхад Төмний нэг кинон дээр одоо тэр үед анх сургууль байгуулж байсан тэр дүр зураг бол өөрөө ирэхгүй санаанд бууддаг юм. Тэгээ тэр үеийн багш нар бол одоо мэдээ сурагчтай бичиг үсэг заан, хувцсыг нугаан, өвдвөл эм үгэн, за тэгээ оройн жүжигчлсэн тоглолт хийдэг. За карбид кальцээр гэрэлтэг аппаратаар сүүдэр шиг гаргадаг. Өөрөөр хэлэх юм бол одоо эрдэм ном заахаас гадна тухайн үеийн багш нар бол соён гэгэрүүлэх ажлыг бол давхар хийж байсан. Одоо өөрийнх нь дурсамж намтруудаас бол ингээд мэддэг юм аа. 1930-аад онд Хязгаар нутагт багшлах гэдэг амаргүй ажил байжээ. 1926 оноос баг сургуулийн хэрэгцээнд цагаан толгой, унших бичиг хэвлэж эхэлсэн ч орон нутагт олдоц муутай. Иймээс багш нар цагаан толгой, тоо бодлого, унших бичгийг гараар хуулбарлан олжруулж хичээл сургаалтаа явуулна. Аймгийн захиргааны албан бичиг данс тооцооны хуулбарыг ч унших материал болгон ашиглаж байлаа. Хичээлийн бэлтгэлээ ихэвчлэн шөнийн цагаар амжуулна. Учир нь хичээлийн дараа хүүхдүүдэд тоглоом наадам зааж тоглуулах, дасгал сургууль хийлгэх, ариун цэврийн сахиулах, үдшин үлгэр хууж, орчлонгийн элдэв сорин ярьж өгөх, дэнгийн гэрэлд сүүдрээр жүжиг үзүүлэх зэргээр сургалт хүмүүжлийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлдэг байлаа. Тийхүү амсхийг чөлөөгүй ажиллахын зэрэгцээ шин цагийн сургуулийг ард олон таниулах нь цаг үеийн зайлшгүй шаардлага байжээ. Ингээд ирдэг байсан өөрөө сургуулийнхын хүүхдүүдийг айлаар орж авцрам. Тэгэл нөгөө ард түмэн чинь тэнд сургуульд оруулахгүйгээд ялангуяа эмэгтэй хүүхдээ бол ирдэг сургуульд явуулахгүйгээд яадаг. Тийм байсан. Баг сургуулийн захирал аж ахуйн ажлынхаа дийлэнхийг өөрөө хийдэг. Зун түлээ түлш базаахаас хичээлийн жил эхэлнэ. Намар нь айлуудаар явж гэрээ хийгээд үдичний цагаар хүнсээ бэлдэнэ. Цагаан хижиг нас баг байсан чи сэрэг ухаантай хүү байж 1000 цомонд сургуулийн мэдлийн газар дээр тарвас тариулж арвин ургац авсан нь амт чанараараа олонд таашаагдаж сургуулийн хүнс базаахад их тус болсныг дурссан байдгийг. 1931 онд Ховд аймгийн сурган гэгэрүүлэх хэлтсээс улсын гэгэрлийн аманд явуулсан тайланд багц сургуулиуд галчийн оронтой байхгүй учраас багш нараа өөрсдийн цалингаас өгч галч ажилуулж байна хэмээн бичсэн байдаг. Харин тэр үед цагаан хижиг багш хажуудаа гэнтэн хэмээх тогоочтой, самдан хэмээх галчтай тов хийсэн тогттой сургууль байгуулсан байлаа. Тэгэхдээ л арга мухардах үе бас ирнэ. Багш нарын дуртатгалд хүүхэд өвдөх хамгийн хэцүү байсныг онцлон өгүүлсэн байдаг. Цагаан хижиггүй дурсахдаа суманд боловсон эмч байхгүй. Аймгаас 2 өртөө хол учир лайжин хийдийн гомбож умаарн бас эм тан авахаас өөр аргагүй болдог байлаа хэмээн дурсжээ. Хичээл сургалтаач аж ахуйн ажиллаач нэгэн зэрэг нурундаа үрж ардын хүүхдийг эрдэм ном сургаж явсан тэр үеийн багш нарын эх орон сэтгэлийг үгээр илэрхийлвч багтана. Эдгээр цагийн бидний нүдээр харвал эрдэнэ бүрэнд очоод ээж аавынхаа дэргэд хурдан морь унаж уул талаар дураар давхиж явахыг сонголоо гэхэд 16-тай хүүг хэн буруу шах вүлээ. Гэвч цагаан хижигч бусад багш нар ч хойч үеийг гэгэрүүлж улс орноо хөгжүүлэх их үйлсийн тэргүүн шугам дээр тангараг өргөсөн цэрэг лугаа цэх зогсоод эх орны өмнө үүрэг хүлээж нэр төртөөгөөр биелүүлсэн юм. Анх 15 багш болсноос хойш 10 жил өнгөрөхөд цагаан хижиг
Орон нутгийн байдлыг сайн мэддэг туршлагатай багш удирдах ажилтан болсон байлаа. Дээрээс түүнийг 1939 онд Ховд аймгийн Гэгэрлийн хэлтсийн даргаар томилжээ. Бүтэн аймгийн боловсролыг хариуцах болсон тэр жил бол дэлхийн дайны аюул бодиттой болсон цаг. Манай улс халах голын байлдаанд орсон. Баруун хэл ялангуяа Ховдын хязгаартай хөлийн тулгаралтууд болж цагийн байдал тогтворгүй байсан үе. Цагаан хижиг дайны жилүүдэд салбарыг удирдах 1946 он хүртэл ажилласан юм. Дэм болсон үед бол юм их ховор. Балын харанда олж ирнэ. Нөгөөтгөн хэд хувааштай. Тинийх нөгөө чирнэд болгож дөрдөвчдөг. Тийм л байлаа штэ. Дайны хүн жилүүдэд улсын соёл боловсролын ажил хоромч зогсоогүй юм. Олон нийтэд боловсрол олгох ажлыг урдын адил идэвхтэй явуулсан. Дайны 5 жилд аймгийн бичиг үсгтэй иргэдийн тоо 9.8-аас 16.7% болж нэмэгдэжээ. Бичиг үсэг заахын хамтаар шин цагийн соёл урлаг бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлыг хийж байлаа. Гар бөмбөг зэрэг шинэхэн спортууд чухам тэр үеэс дэлгэрсэн. 1941 онд бүгд найрамдах Монгол ард улсыг Кирилл үсэг торгоо зарлан шинэ үсгийн дүрмийг зохион гаргасан. Улмаар 1946 он гэхэд төрийн хэргийг Кирилл бичгээр хөтлөн явуулах зорилтыг баталсан юм. Өөрийн тулд багш нарыг шинэ үсэг зургах, цаашлаад төрийн албан хаагчид ард иргэдэд шинэ үсэг заах ажлыг 1946 он хүртэл шатраатай хэрэгжүүлжээ. Энэ бүх ажлыг аймгийн боловсролын салбарыг удирдах байсан цагаан хижиг гардан зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн юм. Манай улс 1940 оноос сургуулийн насны бүх хүүхдэд бага сургуулийн боловсрол олгох зорилт тавьсныг Ховд аймагт хэрэгжүүлэх үүрэг түүнд ноогдож цагаан хижигч үүнийг амжилттай биелүүлсэн билээ. 1941 онд аймгийн хэмжээнд 9 бага сургуультай байсныг 1946 он гэхэд 13 бага сургуультай болгож 598 сурагчтай байсныг 1948 түргэн 3 дахин нэмэгдүүллээ. 1941 онд нэг дунд сургуульд 208 хүүхэд суралцж байсныг 1946 онд 2 дунд сургуульд 728 сурагчтай болгож сурагчдын тоог мөн л 3 дахин нэмэгдүүлсэн. Ховд хотын дунд сургууль гэхэд 208 сурагчаас 510 сурагчтай болж өргөцсөн байлаа. Тухайн үеийн Ховд аймгийн засаг захиргааны нэгжид байсан бүх 13 сум бага сургуультай болж Булган суманд 7 жилийн дунд сургуулийг байгуулжээ. Ийхүү хүүхэд бүрийг сургуульд хамруулах улсын зорилтыг Ховд аймагт бүрэн хэрэгжүүлж чадсан юм. Ховд аймгийн боловсролыг тогтолцоогоор нь хөгжүүлсэн энэ үсэр ажлыг бүхнийг фронтод илгээж байсан эдийн засгийн хувьд асар хүнд он жилүүдэд 1944 оны бичин жилийн зудны гамшиг дундуур 1945 оноос Монгол оронд нүүрлсэн өлсөглөнг сүрм байж бүтээн босгосон юм а. Тэр 1946 онд удаах чухал албанд томилогдсон нь Ховдын бэлтгэл дунд сургуулийг бүрэн дунд сургууль болгон өргөтгөх ажил байлаа. 1946 онд би Ховд аймгийн 10 жилийн сургуулийн 1-р ангид орж байсан. Тэр үед одоо манай сургуулиуд чинь одоо нүдэнд багтахмааргүй тийм агуу ягаан баашин, хөх баашин, хоёр баашинтай одоо тийм сургууль байлаа. Тэр сургуульд Эрдэнэтэн мэргэд одоо багш тэр үеийн багш нар гэдэг чинь агуу их хүмүүсүүд бас тэнд багшилдаг байлаа. Тэр ухаантай улсуудыг удирдах зохион байгуулна гэдэг нь үнэнгүй бас ухааны цаана ухаантай тийм хүн л тэр багш нарыг удирдан зохион байгуулж ардын боловсрол өөрөөр гэгэрлийн одоо үйл ажиллагааг эх орондоо түгээн сурталчлах тэрийн ариун үйлсэд манай сургуулийн дахирал багш цагаан хичиг багш маань одоо байсан. Яг цэмцгэр тэгэл ерэн дандаа тэр цэвэрхэн цамцтай явж яадаг. Тэгээд одоо тэр дандаа Европ өмсөж байгаа. Тэгээд тэр одоо тэр зангиага дандаа ингэж засч явдаг. Ерөөсөө тэр цамцныхаа цаг зангиг. Яг цэмцгэр тэр гутлаа байнгын тосолж явдаг. Ер нь одоо нэг л тийм биеэрээ тийм үлгэрж ишээч. Тийм л хүн байсан. Хүн загнаж одоо ингэж байхын ер нь үзээгүй. Тэгэхээр өөрөө бол маш их соёлтой, их сайхан хувцалж орж ирнэ. Тэгээд одоо их сайхан инээж байгаа тэгчээ заримдаа бас их сони хачин юм ярин дэлхийн талаас
юм байсан. Түүнээс нэг саавардаал одоо нэг захирал гэсэн ийм өнгөдөрөөс одоо ангийн хүүхдүүд мэдэрдэхгүйгээр харин нэг одоогийн хэлээр болоод нэг сайхан одоо аав шиг хүн орж ирэл тэр зааж байгаа хичээлийн агуулга энтрийг бол хүүхдүүдэд хүргэхийн тулд бол их сайхан ярьдаг хүн байсан. Одоо ер нь үнэхээр төрсөн багш хүн байсан. 100 хүүхд төгсөж байгаа юм байна. Тэгсэн цагаан гिच багш нөгөө дотор байрны хоолны газар цагаан будалтай хуургаар биднийг дайлж байгаа. Онц төгссөн дөрвөн хүүхдэд ойрын гар өсөг зураад марксист философийн үндсүүд гэдэг нэг зузаан цэнхэр ном дөрвөн номоор бид дөрвийг шагналаа. Тэр бол одоо үнэхээр их бахархалтай сайхан ирээдүйн номд хөтлсөн тийм зүйл байсан байлаа л дээ. Цагаан хичиг багш сурагчдыг өвдөг шогжүүлэх өөрийн гэсэн арга барилтай хүн. Хүүхэд бүртээ сурч өгжих хүсэл эрмэлзлийг төрүүлэх нь үүний гол түлхүүр. 5 онц 3 сайны эзэн. 3 сайны эзэн гэхтэл энэ дээр улаан онц сурлагдсан. Хөхн ариун цэвэр. Ногоо нь одоо ёс суртахуун одоо хүмүүжил сахилгатаар сайн. Ингээд 3 сайны эзэн гээд. За тэгээ дараагаар нь 3 сайн юм биш 5 онцын эзэн болоод. Тэр одоо нэг спорт. Тийм ээ? Бие балдрын хүмүүжил. Бус дургаа төрж өшөө агч байна. Хүүхдүүд бол их баяр баясгалантай суралцдаг. Үхэнц дороо биш. Айдаг биш. Багш хүүхдэд хэлэх. Хүүхэд биеэрээ бусдад үлгэрлэх хоёр чинь шал өөр. Тэр тэгж хүүхдийн байгууллагыг мундаг төлхөө ажилуулдаг юм байсан. Ер нь багш нарт бол та нөхөд одоо хичээл заахын зэрэгцгээр сурагчтай ажиллах ажлыг ерөөсөө байгаагаар сурагчдын гэр орноор дээрээс сурагчдынхаа сэтгэл зүгүүдээ судлах асуудалд онцлон анхаарах зохидог ийм хүн байсан. Тэр үед ядарсан айлын хүүхдүүд амьдралд яханд ядрууд орой тийм хүүхдүүдэд өвөлд нь эсхий гутал өгдөг. Сунд ингээ хавар болоод ирэхдээ тэр бакалан гутал өгдөг. Тэгээ тэр чинь өргөдөл бичээд тэгээ ангийн багшаар цохуулаад сургуулийн захиргаанд өргөнө. Захирд багш тэн дээр гарын үсгэж зурсан байвал бид авах хэрэгтэй. Тэр аав ээж ахын дүүсийн бүгдийг таньдаг. Хэнийх нь ядуу амьдэрдэг, хэнийхт нь тэр гутал хувцсыг өгөхөн дээр үгдэг, мэддэг, одоо ариун цэврийн их үздэг, ариун цэврийн байнга шалгадаг, хүүхдүүдийн төлөө их анхаарал тавьдаг. Байрны хүүхдүүдэд 7 хоног бүхэн усанд оруулдаг. Бүр тийм жижигхэн хөөрхөн баашинтай. 1959 онд улс даяар соёлын давталгаа өрнүүлэхээс бүр өмнө цагаан хичиг захирал хойч үе хүүхэд багчуудыг соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх ажлыг хийж явлаа. Дайны дараах тэр жилүүд амар хэлбэр байгаагүй. Гэвч хүмүүсийн сэтгэл тэнгэр улс орноо бүтээн босгож хөгжүүлэхийг бүхний дээр зорж хөдөлмөрлөж байсан юм. Тэр их бүтээн босголж ирээдүйн хөгжилд боловсралтай эргээд хамгаалж чухал. Тэд зөвхөн эрдэм мэдлэгтэй байхаас барахгүй өв тэгш бие бэлдэртэй урлаг соёлын боловсралтай байх хэрэгтэй. Улаанбаашингийн үүдэнд холбоо нэг биеийн тамирын талбай байсан. Төрнийхтэй тэн дотор штанг өгд байдаг, гиир мэртэй. Бид завсарлаад гараад гүйчгтэй тэнд оч гимнаст хийдэг. Биеийн тамир хийдэг тийм байд. Хаяа захирлчтай талаа хараа зогсож байдаг байсан. Би өдөр биднийг бас сайн санаж байгаа юм. Биеийн тамирын хичээлүүд орно. Модон сэлиментэрийгээд цэрэгжлийн хичээл гэж ордог байсан. Цэрэгжлийн хичээл. Манай сургууль дээр бол олон нийтийн ажил биеийн тамир уралдаг их хөгжиж байсан. Тэр үед байсан сурагчдаас хүүхдүүдээс ардын жүж авиатыг олон төрсөн. Тэр бол манай 10 жилийн одоо тэр уралдаг спортыг санахад дэмждэг байсан нэг үзүүлэлтэн байгаа. Манай дуу хөгжмийн багш Хаасвар гэдэг хүн байсан. Уран сайхны дугуйлан хийн янз бүрийн концерт тоглоно. 1951 онд ардын хувьсгалын 30 жилийн ой болж Улаанбаатарт болж тэр 30 жилд манай 10 жилээс 10-аад хүүхэд явсан ирсэн шалгарч. Тэгээ 1956 онд ховдын соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотод зохиогдож бас л ховдын 10 жилийн авьяастай хүүхдүүд шалгарч ясан. Тэгээд манай ховдын театрын хөгжимчин Балдан гэдэг хүн аяын хийгээд Довчингийн Лаашид гэдэг хүн тэнд жүжигчин байсан. Тэр хүн үгийг бичээд тэгээ Тунгалаг буйнт гэдэг дуу анх хийж гарч ирсэн. Одоогийн хотод тэр Дуур Бүжиг ах хэмжээ театрын тайзан дээр анх хийж тэр дуулж байлаа.
Тэгээд би ховдын 10 жилийн дунд сургууль 8 дахь ангийн сурагч Зангад дуулна гэдэг байсан шүү. Өнөөдөр яг энэ дуу дуулагдаж 70 жилийг нүүцж байна даа. Төмний олон хүүхдийг үл ялгах өр нэмгэн эр хүн өөрөө өнөр гэр бүлийн эзэн. Төрсөн охтууд балжир дүү нартайгаа багш нарын дан цагаан байшинд амьдардаг байсан тэднийд хэдэн хүүхдийнх нь найзуудаж орж гарч хөл хөөр тасардаг байлаа. Хүүхдүүд нь өсчөнтийгөд сургууль соёлд явхад дүү нарын хүүхдүүд залган ирж эрдмийн мөрхөөн. Цагаан хичиг багш сайхан аав, сайн ах байлаа. За миний ээж эрч бит хоёрыг бага байхад эрчиг 7 настай байхад надыг 3 настай байхад өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш аав минь бит хоёрыг хүн болгож өсгөж гадаа гарч ир болж гэрт орж юм болж бүх ажил гэр орны ажил улсын ажил гэж ингэж хийж зүтгэж явсан юм аав минь. Аавын дүү эмэгтэй дүү Янжаа гэж байсан. Тэгээд тэр Янжаа гэж одоо бит хоёрыг хүн болгоход бас их аав тус болсон. Бит хоёрыг сургууль соёлд явахад бит хоёрын бүх хувцас хунарыг ойж өгдөг байсан. Айгүй их тус болж хүн болгож өсгөлдсөн тийм сайхан ихч байсан юм аа. 10 жилийн сургууль болж явд би очсон. 3 жилийн дараа манай дүү нэгдүгээр ангид ирж бид нэр манай цагаа 2 охинтойгээд 4 охин нэг гэрт байдаг. Надыг багад 5 настай байхад аав минь өнгөрсөн болохоор миний аавыг ах минь л оруулж аавын оронд аав болж ер нь биднийг л ганц надыг ч биш бидний цөмийн л номтой мэрэгжилтэй хүн болгосон. 61 оноос 66 хүртэл 5 жил ах тэгээд манай отхон эгчийн Ахмад хүү зоригоо тэгээд гаанд ингээд бид тав одоо хамт 5 жил хамт амьдэрсэн. Би 1943 онд төрсөн. Одоо 82 хүрч байна. Ардын боловсролын байгууллагууд 40 гаруй жил ажиллаа. Намайг одоо багт өнчин яд байхад намайг сургуульд анх оруулж сургууль соёлд явуулж байлаа. Тэр Аранга багшийн сургуульд явуулж намайг коллег минь дөрөнд хөргөж амьдралын захт хөргөж ясан хүн байгаамаа. Ингээд би наг цагтай хайртай. Биднийг сургууль соёлд ороход эдийн хэрээний одоо ингэж мэрэгжилтэй ингэ сайхан явбал ахын минь ач тусал гэж би бодож залбирч явдаг доо. Ахтай өстэй хайртай. Аймгийн боловсролын газрыг удирдах үнэмлэхүй амжилттай ажилласан цагаан хичгийг дунд сургуулийн захирлаар томилсон нь учир шалтгаантай. 1946 оноос өмнө цөөн тооны хүүхдүүд нийслэлийн 1-р 10 жилийн сургуульд очиж бүрэн дунд боловсрол эзэмшдэг байлаа. Харин Ховд аймгийн 10 жилийн сургууль байгуулагдсанаар зэрэгэлдээ аймагуудын сурагчид ирж бүрэн дунд боловсрол эзэмшдэг болсон. 1950-ад оны дундаас бусад аймгийн 10 жилийн сургуулиуд ээлж дараалан байгуулагдах хүртэл баруун бүсийн бүрэн дунд боловсролыг Ховд аймгийн төвийн 1-р сургууль хариуцаж байжээ. Энэ сургуулийн чанар ямар байх нь бүсийн боловсролыг тодорхойлоо зогсохгүй. Ирээдүйн боловсон хүчнүүдийн чадвартаж бодитоор нөлөөлөх байсан юм. Ийм болохоор бэлтгэл дунд сургуулийг бүрэн дунд сургууль болох ажлыг дайны жилүүдэд аймгийн боловсролын системийг өргөжүүлэн хөгжүүлсэн цагаан хичээг удирдажээ. Анхны одоо суур дунд боловсролын сургуулийн төвшин бол их чухал гэдэг нь одоо харагдаж байгаа. Тэнд боловсролын төвшин сайн байх тул цаадах дараагийн шатны сургуулиудын одоо суралцах бололцоо бол их өргөн байдаг л да, бололцоотой байдаг. Захирлаараа ажиллаж байх үед цагаан хичиггүй идэр залуухан байсан ч олон жилийн хур ихэд туршилгаараа хамгийн тэргүүний Ахмад багш болсон байлаа. Хүүхдийг зөв чиглүүлэн хүмүүжүүлж боловсрол мэдлэг олгох арга ухааныг үлгэрлэн харуулж багш нараа удирдан чиглүүлж чадах жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байлаа. Эрдмийн эхэн багш цагаан хичиг захирал чадвартай багш нарыг сонгоо авахтай гаргууд байсан.
Тэр дунд түүнээр А үсэг заалгасан шав нараас нь захиж чиглүүлсэн ёс орнд багш болоод мөр зэрэгсэн ажиллаж байлаа. Би Монгол Улсын их сургуулийн 5 физикийн ангид төгссөн. Ховдын гэрлийн хэлцэл төмөлд аваад 1956 оны намар очсон. 10 дугаар анги төгсөөд амжилттай яваа суралцаад ирээрэй гэсэн цагаан гिच багштраар төмөлд аваад орсон. Хэрвээ манай сургуулийн багш нар бол ер нь их боловсралтай, мэдлэгтэй, чадварлаг тийм багш нар байлаа. Ялангуяа физик, математик, химийн хичээлийн багш нар бол их мундаг өндөр түвшний багш нар байсан л да. Багш нараа удирдан чиглүүлэхийн хамтаар аж ахуйгаа зөв зохион байгуулж ажиллах нөхцлөөр хангах тал дээрч амжилттай ажиллаж байлаа. Энэ бол зүтгэлээс гадна сэтгэл шаарддаг ажил. Одоо төмөлтөө наваа сургууль дээр ирэхэд дээд боловсралтай багш нартай орон сууц үн төлөөргүй. Тэгэл одоо бүх тавилга мавлаг гадагны хэрэгсэж гэсэн үн төлөөргүй байсан үе байсан. Гэр бүлгүй байсан тэр үед миний дараагийн төгсөлд Бунцэг гэдэг баган товчгийн багш эмэгтэй байсан бидэнд хайр сэтгэлтэй битгүү. Сургуулийн захиргаа мэдээд одоо битүүрийн хөрмийг сургуулийн галдгаан зохион байгуул. Одоо хоёр багшийнхаа хөрмийг миний цаашдын ажил амьдралын бүх гарааг одоо ерөөсөө зааж өгсөн. Энэ хүмүүс бол одоо цаан гिचг захиралтай сургуулийн хамт олон гэж би бахархаж явдаг. Ховд аймгийн 1-р сургуулийг 7 жил удирдахдаа 4 дахь төгсөлтөө хийсэн 1953 онд багшийн дээд сургуулийг зорж газар зүйн багшийн мэргэжлэр суралцлаа. Төгсөлт нь түүнд яамнаас Ховдын 1-р 10 жилийн захирлаар үргэлжлүүлэн ажил хэмээн томилжээ. Ингээд 1956 онд төрлөх сургуульд иргэн ирсэн юм. Манай багш бол намайг 10 жил, Ховд 10 жил сурч байгаад 20 гаруй жил захирал хийжээ л гэж ярьдаг байсан. За багш бол бидэнтэй зөөлөн харьцдаг. Ялангуяа сурагчдад бол их аяатаа хаан таарна дан л одоо мэндэж инээж явдаг тийм характер их сайхантай, ёс зүйтэй, их цэнцгэр, хэнийг загнадаг тийм өөрийн чадртай. Тэрнээс гадна манай багштай ярьдаг байсан цагаан гिच бол олон талын их боловсралтай. Энэ олон хичээлүүдийг ер нь бидэнд их зааж, зааварж одоо тэр мөнчдийн ойлгож өгч чаддаг юм хүн гэж ярьдаг байсан. Тэрээр багшлах эрдмээр төгснөг нь харах чугий. Хар багаас хөдөө талаар эрдмийн үрийг тарж явсан хүн. Багш бол өөрөө их сайхан заа. Одоо тэр газар зүйн хичээлийг нүдэнд харагдаж байгаа юм шиг л сайхан заа. Ерөөсөө тэгээ багшийн заасны дараа бол бид нар ер нь дэвтэр дээр юм бичихгүй ерөнхийдөө амаан галзсаар байгаа нөгөө ярианд нь болоод тэгсгээл нэг их юм бичиж авчаадалгүй үлддэг байсан. Энэ хугацаанд улс орны хэмжээнд хийсэн хэд хэдэн удаагийн боловсролын шинжилгээг гардан хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс дурдвал 1960-ад оны аж үйлдвэржилтийг дэмжих зорилгоор 7-10 жилийн сургуулиудыг ерөнхий боловсрол, политехникийн сургалттай 8-11 жилийн сургууль болгон өөрчлөх шийдвэр гарч хэрэгжүүлжээ. Бас 1990-ад он хүртэл хэрэгжсэн сургалтын шин шатлалыг нэвтрүүлсэн ажлыг дурдж болно. Энэ нь бага ангийн 3 жил, дунд ангийн 5 жил, аглах ангийн 2 жил нийтдээ 10 жилийн дунд боловсролын хөтөлбөр. Үүнийг зүүн бүсэд орнод аймагт, төвийн бүсэд төв аймагт, баруун бүсэд Ховд аймагт эхэлж хэрэгжүүлээд туршигтан боловсруулсан хөтөлбөрийг бусад сургуулиудад нутагшуулах бодлого хэрэгжүүлсэн байна. Энэчлэн баруун бүс цаашлаад Монгол орны боловсролын хөгжилд Ховдын 1-р сургууль чухал үүргийг биелүүлж байлаа. Тийм ч учраас сургуулийг тэрхүү түүхэн цаг үед өргөн мэдлэг арвин туршлагатай шилдэг сэхэтэн цагаан хичгээр удирдуулсан юм. Захирал маань 1964 онд энэ сургуулийн энэ бидний одоо хичээлж байгаа хичээлийн байрыг ашиглалтанд оруулж мянган шавь нарыг гарын ганцганд хөлийн дөрөнд хүргэсэн буянтай сайхан захирлаараа бид үргэлж бахархдаг. Өнөөдөр Ховд аймгийн 10 жилийн 1-р сургууль урдын адил хүүхэд шуугж эрдэм ундарсан их өргөө байна. Ховд хотын анхны баг сургуулиас үндэс сүрээ тавьж байхад цагаан хичггүй сурч байсан. Хожим өөрийн сурч байсан сургуулиа 20 гаруй жил удирдан ажилласан хүн бүрт тохиохгүй ховор хувь зохиол цагаан хичиг их. 100 жилийн түүхтэй тос сургууль 1923 онд байгуулагдаад 2023 онд 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ийм сайхан амжилтанд цаанг шиг захирлын маань нүрэх хөдөлмөр бас шингэсэн гэдгийг
үе үеийн багш нар сургууль хүмүүжүүлэгчид үе үед төгссөн шавнар нь үргэлж захирлаараа бахархдаг. Энэ сайхан буянтай захирлынхаа үлсийг үргэлж бид өндөр түргэж залгам чалаа олон ажиллаж байна. Цагаан хижиггүй 1-р 10 жилиг удирдахдаа сургуулийн дотоод соёл төлөвшлийн ах үнцийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 66 онд Цэдэнбалдар ховдод очлоо. Зочдуудад байхдаа би цагаан хижиг багшийнхаар орно гэд бөөн Калилег дагуулсан ирсэн. Тэвэний дарим гаргаад эвтэйхэн симхигээр нь шагаагаад тасан. Хоёуд маш их элсэг дотноор их багынхан хүүхэд байсан, сургуульд байсан үйл явдлаа ярилцаад энээлдээд одоо тэгж байсан одоо миний нүдэнд харагч байсан. Багшийн сургууль байгуулагдахаас жилийн өмнө ховдод очихдоо Цэдэнбалдар цагаан хижиг багшийг зорин очиж уулзсан нь ангийн хүүхэдтэйгээ уулзахаас гадна орон нутагт дээд сургуулийг байгуулах боломжтой эсхийг хэлэлцсэн буйзаа. Тэр үед цагаан хижиг айлерт ховд аймгийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж улсад нэртэй эрхэм багш болсон байлаа. Үүнээс өмнө дээд сургуулийн барилгыг барих болон аж ахуйг босгох ажлыг ховд аймаг хийж чадна гэдгийг цагаан хижгийн шав аймгийн намын хорон дарга Түмэн Жаргал Цэдэнбалдаргад илэрхийлж байжээ. 1967 онд түүнд ховд аймагт багшийн сургууль байгуулахад удирдах ажиллах үүрэг оногдсон. Цагаан хижиг багшийн сургууль байгуулах ажилд 4 жилийн турш зүтгэж хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлсэн юм. Тухайн үед шинэ сургуулиуд олноор байгуулагдаж хуучин сургуулиуд шат дахин өргөжөж багш нарын эрэлт хэрэгцээ их байлаа. Орон нутагт ажиллах багш нарыг ойр нутагт нь бэлтгэх шаардлагатай байснаас тэнхүү тал талын санаачлах зүтгэлээр багш бэлтгэх сургуулийг нээн ажилуулсан юм. Үр дүн нь сайн байсан. Тиймээс 1979 онд хов дотод багшийн дээд сургуулийг байгуулан өнөө хүртэл амжилттай ажиллаж байна. Цагаан хижиг багш чинь багаангийн хичээл заахаас эхлээд дээд сургуулиудад хичээл орох хүртэл ажилласангүй. Ер нь цагаан хижиг багш бол одоо ховд аймгийн боловсролын байгууллагын одоо ууган ажилтны нэг аргагүй л одоо Монгол улсын гавьяат багш гэж одоо би хөндөлж явдаг. Надыг 10 дугаар анги төгсгөд аав нь Улаанбаатарт багш нарын 3 дугаар их хурлаар төлөөлөгчөөр сонгогдож ирээд ховд аймгийн анхны гавьяат багшийг авч исэн. Цагаан хижиг багшийг 1961 онд гавьяат багш цолоор шагнасан юм. Тэр бол түүний Монгол улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийн бодит үнэлгээ болсон юм. Ахыг 61 онд гавьяат багш авснаас хойш бүр 20 жилийн дараа 1981 онд Бадам Сэд багш 2 дахь гавьяатанд төржил. Тэгэхээр тэр гавьяат багш гэдэг алдар цол тийм хялбар амархан олддоггүй байж л дээ. Цагаан хижиг багшийн хөдөлмөрийг төр засгаас өндөр үнэлж 1936 онд сайд нарын зөвлөлийн хүндэт үнэмлэх, 1941 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1949 онд алтан гац содон, 1958 онд хөдөлмөрийн гавьяаны улаан төвгийн одон, 1965 онд алтан гац содон, 1975 онд Сүхбаатарын одон, мөн ардын хөвцгөлийн 25, 40, 50, 60 жилийн ой медаль, халах голын ялалтын 30, 40 жилийн ой медалуудаар тус шагнажээ. За би бол 3 дахь үеийн багш гэж өөрийгөө боддог. За эхнийх нь одоо мэдээж миний өвөө одоо Монгол улсын одоо анхны багш нарын нэг. За хоёр дахь үе нь бол миний аав. За миний аав анагаах ухааны доктор профессор Мэждийн Чүлтэмсүрэн гэж юм хүн байсан. За аав маань одоо анагаах ухааны сургуульд тэнхимийн эрхлэгч багш деканаар 40 гаруй жилд ажил бүхэл амьдралаа зориулсан юм хүн байсан. За аав минь нэрмжт эм судлалын улсын одоо олимпиад жил болдог. За энэ жил бол 13 дахь олимпиад болно. За нэг сонин тохиолдолд гарсан анхны олимпиадаар одоо эхний 3 байранд орсон хоёрнууд бүгд ховдын хүүхдүүд байсан. За тэгээ би сүүлд нь бодож ирсэн. За өвөгийн маань одоо ховд аймгийн боловсролын салбарын үндэс суурийг маш сайн одоо батбух тавьсны үр дүн үе дамжиж өнөө хүртэл одоо ховд аймагт боловсрол эзэмшиж бүрэн дунд боловсрол эзэмшиж гарч байгаа олон хүүхд залуучуудаар ингээд үе дамжиж гарч байгаа нь одоо өвөгийн маань одоо үйл хэрэг мөнхөд үргэлжлэж байгаа тэгээд харуулж байгаа ийм зүйлээ. Тэгээд энд бол одоо ачаахийн хувьд бол маш их баяртай бахархалтай ингэж явдаг.
1971-ээс 73 онд төрлөх сургуулийнхаа хичээлийг эрхлэгчээр ажиллаж байгаад Гавьяаны амралтад гарсан. Хотод ирж үр хүүхэд ачиж зээгээрээ хүрээлүүлэн аз жаргалтай амар жибэр амьдарсан. Гэхдээ түүний хийсэн үйлс үнэн хүү их болохоор хүмүүс түүнийг хүрээлсээр үгийг хэлүүлж сургаалын сонсохоор өрн залсаар байсан. Тэр үед одоо радио, сонин сэтгүүл, телевизээс сурвалжлагчнаар ярьж байнга одоо өвөөс мань ярилцлага авдаг байсан. Ер нь бол одоо тэр үеийн хүмүүс бол өвөөг маш хүндэлдэг байсан. Одоо таньдаг хүмүүс нь дандаа тарахаар цагаан багш гэж маш хүндэтгэлтэй ханддаг байсан. Энэ одоо миний сэтгэл тодорхой үлдсэн байна. Тийм учраас одоо би тэр үед өвөөг минь одоо хүн болгон хүндэлдэг байсан учраас багш гэдэг мэргэжлүүд бол ийм сайхан мэргэжил юм байна. Хүн болгоны хүндлэлүүдсэн ийм сайхан мэргэжил юм байна гэдгийг одоо тэр 8-9 настай хүүхэд ойлгож ер нь том болоод ер нь багш болъё гэдэг юм бодол бол тэр 8-9 настай байсан миний сэтгэлд бол одоо орж ижсэн юм аа. Манай ард түмэн сайн хүний үр сүүтэг үний унаг хэмээн хэлэлцдэг. Түүний үр хүүхэд ураг удам нь нэр төрийн өндөр төргөж ажилсан салбар бүртээ амжилт бүтээлээр дүүрэн амьдарсан. Аав минь эгч бүтээлийг сургууль төгсгөөд эгчийн минь тоогоочийн мэрэгжилтэй болгоод би болохоор ангаахын их сургуулийг төгсөөд улс их орондоо хоёулаа ажил хийгээд хоёулаа тусдаа гэр бүлтэй болоод эгч минь 6 хүүхэдтэй болсон. Би 4 хүүхэдтэй ингээд 10 зээтэй аав минь амьдарч байсан. За миний хань Мэждийн Чултэмсрэн гэж Дорногов аймгийн Харьяат хүн байсан. Амгаа ухааны их сургуульд насаараа багшилсан доктор, профессор хүн байсан. Амгаа ухааны их сургууль сурч байхдаа танилцаад гэр бүл болоод 4 сайхан хүүхэд гаргаад ингээд эрдэм номтой хүүхдүүд болсон. Хамгийн том охин Амгаа ухааны их сургуулийг онц улаан дипломтой төгсөөд клиникийн профессор охин Бямба гэж байгаа. Дараагийн хүү болохоор Итгэлтгээд шүдний их хэмж клиникийн профессор улсдаа 20 хэдэн жил ажиллаж байгаа эмч байгаа. 3 дахь хүү нь эм зүүч Идэргээд хүмүн амгаахын их сургуулийн эмийн анги төгссөн. Бас 20 гаруй жил одоо 30 жил ажиллаж байгаа. Клиникийн профессор энэ зэрэгтэй ингэж ажиллаж байна. Хамгийн бага хүү ерөөл их хэмж доктор, дэд профессор хүү амгаах ухааны сургуульд ажиллаж байна. Улс их орондоо ажил хөдөлмөр хийгээд сайхан амьдарцгааж байна. Манай гэр бүл чинь нийт 6 хүүхэд байдаг байлаа. Би айлын хамгийн том хүүхэд нь байсан. Ээж болохоор зэрэг цэцэрлэгийн тоогооч хийдэг байсан. Аав болохоор хөдөө жоохон тээвэр номын захирал насаараа хийсэн. Ховдын соёлын төв маань боловсрол соёлын төв байлаа шүү дээ. Тэрний одоо захирлыг насаараа хийсэн. Миний дараагийн дүү болохоор зэрэг жавхлан Оросд хөдөө жоохон цахилгаанжуулалтын инженерийн ангийг сурж байсан оюутан байсан. Тэгээд дараагийн дүү маань баясгалан маань Краснодарт хөрөгчийн инженерийн анги төгссөн хар далаад сурж байсан. Тэгээд дараагийн дүү маань бол Оёна гэдэг энэ анагаахын дээд нэг эмзүү ангийн ангийг төгссөн. Эмзүүч мэрэгчлээ эмэгтэй дүү маань байдаг. Тэгээд дараагийн дүү маань Баян Насан гэдэг энэ шинжлэх ухааны академийн нарийн бичиг олон жил хийсэн доктор физикийн ухааны нар салхины энергиэр докторийн зэрэг хамгаалсан тийм дүү маань байдаг. Тэгээд хамгийн бага дүү маань ган төгсгөж байсан. Нефтийн анги дөнгөж нээгдчихсэн тэр зах зээлийн үед. Тэгээд тэнд сургууль сурах гэж наашаа ирж ирсэн. Тэгээд нийт би одоо архитектурын анги төгсөөд нийт 200-аад объект хийсэн байна. Эндээс бол нэлээд ихэнх 50% нь баг хэрэгжсэн. Үндэсний намын сангийн шинэ урилга маань сая 5 сарын 29-нд нээлттэй хийгээд ашиг нэг эргэлж үг хэлээд сайхан үйл явдал болсон. Манай Баян Насан бас тэнд оролцсон. Урилгаар оролцсон байсан. Баян Насантайгаа таарсан дүүтэйгээ. За миний аав өөрийнхөө хамгийн бага дүү Отгомын хамгийн том хүүг өөрөө хүүг болохоор айгүй их эрхлүүлж, инкрэлж, хайрлж өсгсөн. Манай гэр 5 жил амьдраад
сургууль соёл төгсөөд жүжигчний мэргэжил эзэмшээд зургаа маань соёлын тэргүүний ажилтан аваад Монголын кинонуудаас санаж яваараа Загийн алим мэтийн хэд хэдэн кинонуудын гол орол тоглосон хүн байгаамаа. Шижигтийн хавцлын түргэн урсгал ховдын голлуга Бердэм номыг түгээсэн түүний амьдралын эх булаг болсон Эрдэнэ бүрэн сум. Энэ сургуулийг өдгөө Зулын цагаан хижгийн нэрмжит Эрдэнэ бүрэн сумын сургууль хэмээн бахархалтайгаар дууддаг. Энэ сургуулийг анхлан босгоход 1940 онд Зулын цагаан хижихгүйанхлан бас энэ сургуулийн бөөрийг тавилцаж галын насааж исэн ийм түүхтэй байдаг. Энэ 90 гаруй жилийн төвчөнд олон эрдэмтэн шавнар нь бол төрсөн байдаг. Хөтөлмөрийн Баатар 5, Ардын жүжигчин 2, мөн эрдэмтэн доктор 100 гаруйтай одоо эрдэмтэн доктор. Монгол улсын гавьяат хэмээх 50 гаруй одоо шавнар төрсөн байна. Тэгээ 97 оноос эхлээд 2000 он хүртэл энэ материалыг хөөцөлдөж 2001 оны 4 сарын 17-нд энэ материал албажиж ирсэн ийм төвхтэй. Энээс хойш манай сургууль бол албан ёсоор Монгол улсын гавьяат тогс Зулын цагаан гişгийн нэрмжит сургууль гэж явдаг болсноороо би бас их бахархж байд юм аа. Зулын цагаан гişггүй нэрмжит сургуулиас боловсролоо эзэмшээ. Өнөөдөр ажил амьдралынхаа академик бөглөхтэй хүртэл байдаг. Яагаад гэвэл ийм мундаг хүний шав болоод одоо үргэлжлээд ингэ явж байгаадаа багталтай байдаг. Энэ хөл бөмбөгийн талбай байгаа газарт байсан цагаан байшинд сумын сургууль байжээ. Тэр үед цагаан хижиг багш сургуульд ирж өөрийн төрлөх сумын сургуулийнхандаа арга туршилгаа харамгүй хуваалцаж явж нэгдүгээр энд түүний нэрмжтэй танхимд багчууд хичээллэж үүрэг хойцсон үйл хэрэгээр үргэлжлүүлэхээр Эрдэм номд хичээн суралцж байна. Би өөрөө бас газар зүйн багш мэргэжилтэй юм байна. Өнөөдөр энэ гавьяат тогшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлээд төрлөх нутагта, төрлөх суманда үйлдэл ард түмний хүүхдүүдийг өнөөдрөөс маргааш 3 цагийн эхлэхийн дор хөгжүүлэн хүмүүжүүлж явж байгаа туйлыг баяртай байна. Ховд аймгийн одоо боловсролын системд багш их том гоё байгуулсан гэж би нэг шавийн хувьд бодож явдаг. Юу гэхээр тэр гэгэрлийн хэлтс гэж байхад анхны нь одоо гэгэрлийн хэлтсийг эрхлэж байж энэ боловсролыг одоо эхлүүлсэн. Тэгээд 10 жилийн сургуулийг үүсгэн байгуулсан, анхны тулгыг тавьсан хүн. Дээр нь одоо 10 жилийг тийм олон жил удирдах, олон мянган одоо шавнырын бол эрдмийн замд оруулж боловсролтой болгож өгсөн ийм алдартай хүн. Одоо багшийн тэр боловсролд оруулсан хүн гүнлүүд тоолж баршгүй, хэлж баршгүй тийм их өс бүтээсэн гэдгийг энэ хэлмээр байна. Монголын ард түмэн тэр чигээр соёлын далаад л одоо орж байсан үе, соёлын далаагаас Эрдэнэ номын сувдыг түүж байсан үе, тэндээс олзолж байсан үе. Тэр тийм учраас тэр үеийн хүмүүсийн боловсролын төвшин, ухааны төвшин энэ тэр одоо их өндөр. Одоо захирал багш маань одоо тэр бүхнийг тэр залуу тарихаар тэр Эрдэнэ боловсролтой тэр улсуудыг удирдан зохион байгуулад энэ тухайн үеийг авч гарч байсан багтаа тэр чинь аргагүй л бүгд найрамд Монгол ард улсын гавьяат багш байхаас өөр аргагүй хүн байсан юм да. ертөнцөд хүмүүний биеийг олж төрөөд эцэстэй юу хийж бүтээснийг хойч үе үнэлж цагнадаг. Цагаан хижиггүй бол ухамсарт амьдралаа бусдад харамгүй зориулж мянган хүнд Эрдэм ном зааж сургасан хүн. Зөвхөн танхимд зогсоод хичээл зааж өнгөрсөнгүй. Харин бүтээн босгож барьж байгуулан бүхэд бүтэн боловсролын тогтолцоог бий болгоход гар бие оролцож үрэг хөврөл төдийгөөс нь өсгөж өндийлгсэн алдартнуудын нэг байлаа. Тиймээс Монгол улсын гавьяат багш Зулын цагаан хижгийн үйлс бүтээл шавээс шавд багшаас сурагчид өвлөн түгсээр хэзээч үл дуусах их хүрдэн болон эргэж монход үргэлжлэх болго.